Тийм Монгол өөрөө энэ цахимжилтыг бий болгосноороо авилгалгүй ил тод нийгмийг л бүтээх гээд байна гэдгийг л та бүхэн ойлгох ёстой. Үнэхээр энэ цахимжилт байгаагүй бол 1027 орчим төрийн үйлчлэгийг хүн шийдэхгүйгээр цахимаар авах болцоогүй байх байсан. Гэтэл өнөөдөр хүнтэй уулзахгүйгээр технологиор дамжуулаад үйлчлэгийг авч байна. Дээрээс нь одоо өнгөрсөн хугацаанд гадаад паспорт захичлаа. 30 хоногийн дотор надад ирэхгүй байна гэдээ иргэд ийм Монголоор гомдолдог байсан. Дээрээс нь одоо нэг хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор асуудал гарсан. Мэдээлэл чи хоорондоо солилцохгүй байна гэдээ гомд саналаа иргэд тавьсан. Одоо бараг 25 мянган утсаар иргэдэл хомдол ирлээ шүү дээ. Тэгсэн энийг яаж шийдвэрлсэн юм гэхээр төрд байгаа мэдээлэл чинь зөрүүтэй эсхийг иргэд өөрөө хянаад мэдээлэл засварлах болцоог нээжлээ. Мэдээлэл хариуцагч 5 мянган байгууллага байгаа шүү дээ. Тэгээ энэ бол бас айгүй сайн дэвшил боллоо. Дээрээс нь төрийн үйлчилгээг хүсчдэг одоо магадгүй гадаад паспортаа захиалчлаа гэхэд аль байгууллага дээр тэр хүсэлтийн шийдвэрлэлд яваад байна гэдгийг ийм Монголоор иргэд ороо харна. Жишээ нь би хүсэлтээ явуулаад үйлчлэгээ авахыг явуулсан. Одоо улсын бүртгэл дээр байна уу, гадаад иргэн харьяат дээр байна уу, аль байгууллага дээр тэр хүсэлт яваад байна вэ гэдгийг иргэд харна. Тэгэхээр тэр шийдвэрлэхгүй байгаа байгууллагуудынхаа талаар засгийн газрын 11.11 төвд болоод ухаалаг чатботороо дамжуулаад хүсэлтээ илэрхийлэх болцоодоо болж илүү иргэн талдаа шийдэл болж чадлаа л гэдэгт одоо их баяртай байна. Тэгээ шилэн ил тод нээлттэй нийгмийг бүтээхтэл ийм Монгол маш том хувь нэмрээ оруулж байна гэдгийг л бас иргэд маань ойлгосон. За хувийн мэдээлэл хамгаалах хууль батлагдсан. Иргэний мэдээллийг ашиглаж байгаа бол мэдэгдэх хуудас хүргэдэг нэг дэвшил гарсан учраас notification ирж байна. 3 төрлөөр notification ирдэг байсан бол одоо 4 төрлөөр ирдэг болж шít. Сануулдаг. За цаашлаад бол бид нар кибер аюулгүй байдлын хуулийг баталсан учраас кибер аюулгүй байдлын төвийг байгуулж байгаа. Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдсэн. Тэгэхээр кибер аюулгүй байдалд онцгой анхаарч байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Дэлхийн банктай хамтарч байгаа ухаалаг засаг төслийн хүрээнд энэ кибер аюулгүй байдлаа хангах ажлуудыг энэ ондоо багтааж одоо зохион байгуулж эхлэж байна. Дээрээс нь харилцаа холбооны салбар бол бас хоёр өргөн агуулгатай. Нэг талаасаа хатуу, нөгөө талаасаа зөөлөн дэд үтс. Хатуу дэд үтсийг сайжруулах чиглэлээр сая одоо Францын ерөнхийлөгч Макроны айлчлалын үеэр сансрын хиймэл дагуулын төслийг одоо хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүнтэй холбогдуулаад, үүнийг дагуулад аюулгүй байдал хангагдах манай улс шиг юм өргөн удам газар нутагтай газар одоо хаанч явж исэн интернет сүлжээнээс тасрахгүй байх юм нөхцөл олцоог бас бүрдүүлэх ийм орчныг сайжруулахаар хатуу дэд бүтц дээрээ бол бид нар илүү онцгой анхаарч ажиллаж байна.